За та 100-аас дэмий сангийн талаарх өөрөө бодож явдаг сэтгэлээс хуваалцаж байна. За баярлалаа. 100-аас дэмий санг одоо байгууллагад 30 жил болсон. Тэгээ тийм учраас одоо эдгээр хамт олонд эрүүл энх аж аргал сайн сайхан бүхний хүсэн ирээё. Тийм 30 жилийнх нь ойг тохиолдуулаад одоо эдгээр сан сэтгэл хэлэхэд бол эднийх бол одоо олон улсын баталгаатай хугацаатай улсын нөгөө юугаар баталгааж ирсэн тийм олон төрлийн эмийг өштэй ард түмэндээ одоо юу хийж үйлчилдэг. Тийм учраас эднийхийг бол би одоо өөр удам өөр хөөгтөрөө байнгын үйлчлүүлдэг. Тийм сайхан хамт олон. Тэгээд эднээд одоо үйлчилж байгаа энэ үйлчлэгч эдгээр нь бол бүгд хүнтэй сайхан харьцдаг. Хүнийг одоо хөгшин залуу гэхгүй тэгээд хүний төлөө гэсэн тийм сайхан сэтгэлтэй хамтан олон учраас би эднийхийг бол одоо үйлчлүүлэх дуртай. Тэгээд ийм Солонгосоос бол одоо бидний насны залуучуудын эрүүл энх байхын төлөө одоо орчин үеийн тийм шинэлэг юмнуудыг бол гаргаж үйлчилдэг. Артик өдөр байхгүй тийм сонголттой юм байдаг учраас тэр нь бол маш их давуу харагддаг. Тийм учраас эдгээр одоо би бол эрүүл сар бол их сайхан, эрж хүчтэй, энергитэй ингэж сайхан явж байна. Тийм учраас эдний хамт олон 30 жилийн тохиолдолд дахин баяр хүрэх аргагүй тийм сайхан хамт олоо. Эмч танд эм бичээд өгчдөг. Та эмийн сангаас ирээд эмээ авнаа. Тэгэхээр зэрэг эмийг яаж уух уу? Хэрхэн уух уу? Хоолны дараа юу, өмнө үү, усаар даруулах уу, даруулахгүй юу гэдэг ингээд зөвлөгөөнүүдийг эмийн санч нар зүүч